Ойн байшин. Их ойн дундах толгой дээрх овоо хойд нэгэн ядуу модчин гэрги 3 охиныхон хамт ач төрдөг байсан юмсан чи. Тэр нэг өглөө ажилдаа явахын өмнө эхнэртэй том охин өнөөдөр хоол аваачиж өгөөг. Тэгвэл ажлаа барахгүй нэ. Охиныг төөрүүлчихгүй тулд замаараа овьяас асгаж мөр гаргана биз гэжээ. Нар өндөрт мандахад охин ваарта шүл аваад замд гарсан юмсан жим. Гэвч тал дах болжмор бялцуухай хөөндөө ногоолцоо хамаг овьяасыг нь түүгээд тоншчихсан болохоор охин замаан олж чадсангүй гин. Тэр цааш таамгаар явсаар нар жаргаж шөнө болгож гинэ. Харанхуйд мод шууган шар шувуу чарлан аимшигтэй зэвүүн санагджээ. Мотон дундуур сөөмөлцөх өчүүхэн гэрлийг охин олж гарч гинэ. Тэнд хүн амьдардаг байх ёстой. Намайг гэртээ хонолж магад гэж бодоод голыг чиглээд явлаа. Удалгүй байшинд дөхөөд ирсэн чинь цонх нь гэрэлтэй байж гинэ. Хаалгыг нь тогшсон чинь сөөнгөтсөн хоолойгоор ор гэж хаш гарчээ. Хаалгыг нь хонгойлгоод харсан чинь ширээ дамнан газар шүргэх шахсан цасан цагаан сагалтай өвгөн хоёр гараараа шанаагаан тулаад сууж байна гин шүү. Харин пишингийн хажууд ээрэм хоёр тахиа алаг эрээн үнэ 3 хэвтэж байна гинэ. Охин өвгөнд төөрч бодилсан тухайгаан яриад гэртэн хонуулахыг гуйж гинэ. Өвгөн гоёмсаг эм тахиа ганган эр тахиа эрээн үнэ чи бас өөнд юу гэж хариулах вэ гэж асууж гинэ. Тэд дүкс гэж хариулж гинэ. Энэ нь бодвол бид зөвшөөрч байна гэсэн үг бол л та. Өвгөн манайд бүх юм бэ. Гал түл хоолунд зэх гэж гинэ. Охин байшинд хоол хийхэд хэрэгтэй хамаг ямыг олоод амттай сайхан шүл чансан ч амьдтын тухай ер санссангүй. Тэр ширээн дээр савтай шүл авчирч таваад өвгөнтөө хоёулаа цадтлаа идэж гинэ. Идэж цадаад тэр би их ядарлаа. Унтмаар байна. Хаана хэвтэх вэ гэж асууж гинэ. Гэтэл амьтад чи өвгөнтөө ширээнд тугалж чи түүнтэй идэж уулаа. Харин биднийг бодсонгүй. Хаана унтгаа өөрөө мэд гэж хариулцгаажээ. Тэгэхэд нь өвгөн охинд шатаар дээш авэр тэнд хоёроор байгаа. Өдөр зөөллүүд шин давуугаар хуж. Би ч бас тэнд унтана гэжээ. Охин шатаар авирч хараад орыг өдөр зөөллөж цагаан давуу дэвсэд өвгөнийг хүлээлгүй нэг орон дээр нь гараад унтаад өгч гинэ. Цагаан сагалтай хүн удалгүй хурчрээд охиныг лаагаар гэрэлтүүлж харснаа. Тоолгой сэгсэрч нууц нүхээр явуулан зойронд хийчихэж гин шүү. Модчин орой буцаж ирээд бүтэн өдөр өлсөглөө гэж эхнэрийн загнаж гинэ. Эхнэр нь би огт буруугүй. Охин хоол аваад явсан. Ойд төрөд бодилчгаж өглөө буцаад ирнэ гэжээ. Модчин үүр цүүрээр босоод ой руу явахдаа өөр нэг охин нь хоол аваачиж өг гэжээ. Охин өд тунд хоол аваад замд гарсан боловч цадсан тариаг нь төрүүчийн нэг адил шовоод юу ч үлдээлгүй тоншчихсан байж гин. Охин бас л заман олхон болон бодилж сандарч байтал харанхуй болчихжээ. Охин өвгөний байшин дэрхэд гэртэн оруулан хооллож ундлан унтаж амрахыг зөвшөөрч гинэ. Тэгэхдээ цагаан сагалтай хүн амьдтаас гоёмсаг эм тахиа ганган эр тахиа эрээн үнэ чи бас өөнд юу гэж хариулах вэ гэж асууж гинэ. Тэд ч төрүүчийн адил дуугс гэж хариулцгаажээ. Охин амттай хоол хийгээд өвгөнтөө хамт идэж уусан ч амьдтын тухай огт бодсонгүй. Хаана унтах тухайг асуухад чи өвгөнтөө ширээнд тугалж чи түүнтэй идэж уулаа. Харин биднийг бодсонгүй. Хаана унтгаа өөрөө мэд гэж хариулцгаажээ.
Охиныг ундсан хойно өвгөн хурж ирээд толгой сэгсэрч түүнийг ажиглаад бас л зойронд хийж гэж гинэ. 3 дахь өдрийн өглөө модчин эхнэртэй өнөөдөр баг охинор хоол явал үргэлж дуулууртай зөөлөн сэтгэлтэй сайн охин болохоор төөрж бодлохгүй байх. Гүүж харан айлгуудаж маяглахаас өөр мэдэхгүй эгч нартайхан огт адил биш гэж өгүүлж гинэ. Охиныгон явуулмааргүй байсан их хайртай ганц охиноосоо бас хагцна гэж юу гэхэд санаа бүүзав. Ухаантай сайн охин огт төөрж бодлохгүй гэж модчин хариулж гинэ. Гэвч охины гэрээс гарахад тарааж хайсан вандуу тагтааны эзэнд байсан хойно бас л заван олсонгүй. Охины сэтгэл зовон аав нь өлсөж цанган ээж нь түүнийг алагуулчихлоо гэж уйдхарлаж гуниглана гэж их сандарчээ. Явсаар харанхуй болоход холын гэрэл хараад ойн байшин дэрж гинэ. Охин ээлдэг зөөлнөр гэрдэн хонуулахыг гуйж гинэ. Өвгөн бас л амьдтаас гоёмсаг эмтэх ганган ирдэх эрен үнэ чи бас үүнд юу гэж хариулах вэ гэж асууж гинэ. Тэд дүүкс гэж хариулцгаажээ. Охин амьтад хажууд нь хэвдэж байгаа пэшнлүүд өгөж очоод дахиад элбэж өгөөрдөж эрен үнэний хоёр иврийн хооронд маажиж гинэ. Өвгөний гэлсэн ёсоор хоол бэлтгэхэд савтаа шөлөө ширээн дээр тавихтан энэ хөргийн амьтдыг тижээгээгүй байж би яаж хоол идэх вэ? Идэх юм зөндөө байна. Эхлээд эднийг тижээ гээд арваа буудаа авчран дахиад цацаж тэвэр шин өвс үнэнд тавьж өгчээ. Хон гурхан амьтд минь идцгээ амчин цангавал цэвхүүтэн усаар ундаална гэжээ. Тэгээд тэр ховын дүүрэн ус авчирч тавихад шувуу усуудаг ёсоор хоёр дахиад ховингийн ирмэг дээр суугаад эхлээд хошуугаан дүрж дараа нь толгойг нь дээш өргөн хүзүүг нь сунгаж байжээ. Эрен үнэ чи хандлан уужээ. Амьдтыг тэжээж дуусаад ширээнд сууж өвгөний үлдээсэн хоолыг идэж гин. Гэтэл удалгүй хоёр дахиад далавч дорон хошуугаа нууж үнэ нүдийн завчилж эхэлж гинэ. Охин тэгтэн одоо бид унтах болсон юм биш үү гэж гинэ. Гоёмсаг эмтэх ганган ирдэх эрен үнэ чи бас үүнд юу гэж хариулах вэ? Дүүкс гэж хариулжээ. Амьтад чи бидэнтэй хамт сууж чи бас хооллож ундааллаа. Орон дээр гараад тухал огт сэрэлгүй нам унт. Охин шатаар дээш гарч өдөн дээр тавьж шин таавуу дэвсэж бэлтгэхэд өвгөн ирж орондон ороход түүний сахал хөлөн шүргэж байж гинэ. Охин өөр оронд ороод амандаа майн уншаад унтаж гинэ. Шүн дунд болтол нам тайван унтжээ. Үгэнт хачин төгшүүртэй болоход охин сэрчгэж байшингийн бүх булын шажигнаж нужигнан хаалга яргадан ямар нэг юмар хан руу зохиж байна гин. Байшингийн нуруу жижирхийлэн хэн нэг хүн түүнийг чангаах шигч шатаачч байх шиг шат хим хүсэрч бүр эцэст нь дээвэр нурах шиг хамаг юм тажигнж байжээ. Тэгснэн гинт бүгд чимээ тасархад охинд ямар ч гай зовлон тохиолдсонгүй. Охин амар тайван унтаж гинэ. Өглөө нар хурцаар шарж байхад охин сэрээд юу болж харсан гэж та нар бодож байна? Тэр асар том танхимд унтаж байж гинэ. Эрхэн тойронд гялцал хан дээрх ногоон торгон талбай дээгүр алтан цэцэг ургаж байх юм гинэ. Орд ирэн цааны ясаар хийсэн хүнжил дэвсгэр нь улаан хилэнгээр оёостой байсан юмсанжээ. Түүний хажуудах сантал дээр сувдаар хийсэн хөнгөн гутал байх юм гинэ. Энэ бүгд зүүд гэж бодсон охинд гоё ханган хувцастай 3 зарц төгөж ирээд юу хүсгсэн бол гэж асууцгааж гинэ. Охин явцгаа та нар би одоохон босож өвгөнд хоол хийн. Дараа нь гоёмсог эм дахиа алтан залаад ир дахиа эрен үнэ 3-ыг тижэн гэж сандран хариулжээ.
Тэр өвгнийг лав босчихсон байх гэж бодоод орлуунд харсан чинь танихгүй хүн хэвдэж байж гин. Хуулаад сайн харсан чинь цэл залуу үнэхээр сайхан ир байна гин шүү. Тэр сэрж үндийг хөөдөө би хаан хөө. Хөгшин шолом надад хараал хийн намайг цас шиг цагаан сахалтай өвгөн болгож ойд амьдруулах болсон юм. Дахиа өвхөр болж хувирсан үнэнч гурван зарцаас минь өөр хинч миний хажууд байж чадаагүй лээ. Ээлдэг зөөлөн сэтгэлтэй. Тэгтийн зөвхөн хүмүүст биш, амьтдад ч анхаарал халамж тавьдаг тийм охин манад иртэл хараал хിവэр байх ёстой байлаа. Тэр охин нь чи байж дээ. Өнгөрсөн шүн тунд хараал тайлагдж ойн жижиг байсан миний шилтгэн болж хувирлаа гэжээ. Болсныхон дараа хаан хүү охины ээж аавыг хурим найр дүр гэж гурван зарцтан хэлжээ. Охин миний хоёрыг ч хаан байгаа вэ гэж асуухад би тэднийг зойронд хийгээд төгжчихсэн. Маргааш тэднийг ойгоос гаргаж хөөрхий болсон амьтдыг өлсөж цангаахгүй болтлон засарч хүмүүжтэл нэг нь нүүрс гаргагчд зарцлуулах болно гэж хаан хүү хариулсан гэдэг.